Ийм учраас эрчим хүчин дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол нэг талдаа тарифын өсөхгүй буюу хэрэглэгчтэй одоо эрчим хүчний үнийн өсөлтөнд нэрвэгдүүлэхгүй байх. Нөгөө талдаа эрчим хүчний салбараа аюулгүй ажиллагааг хангаж энэ өвлийг амжилтад авахтан засгийн газар татаас өгж байгаа ба. Энийг мөн одоо энэ төсвийн тэмдэгтээр хийж өгч ирсэн. За нөгөө талдаа түрүүн сургуулийн ачааллын асуудлыг иргэдээс маш ирсэн. Гэртээ ойрхон сургууль гэдэг энэ хөтөлбөрийг хийж байгаа. За энэ бүхэн нийтдээ 1.4 их найд болж. За ингээд түрүүн та асууж илээ. Авилгалтлын асуудлыг танаа засгийн газар хийж. Авилгалтаа тэмцэх ёстой. Нэг талдаа хуулийн байгууллагууд авилгалтаа тэмцэх боловч нөгөө талаас нь засгийн газар авилгал үүсэхгүй байх тэр бодлогыг гаргаж явах хэрэгтэй. Энэ хүрээндээ төрийн өмчийн засаглалыг сайжруулахаар оролж байна. Төрийн өмчтөр яваад байгаа тэр орлогыг улсын төсөвт ноогд ашгийг татан төсвийн ордог болгож татаж авах тэр хуулийн зохицуултыг оруулж байна. Ингэснээр тэр одоо жишээлбэл манай уулуурхай аж ахуйн нэгжүүдийн маань орлого ноогд ашиг нь эрдэнэс за эндээс Эрдэнэс Монгол одоо санал аваад үлдсэн ноогд ашиг тэр хуримтлагдсан төсвөр хөрөнгө оруулалтыг их хурлын гишүүд батлаад байхад төрийн өмчт компаниудаар маш том төсвөлрүүд хэрэгжээд байна гэдэг асуудлууд үүсэж байгаа. Энийн чинь цаана авилгал яваад байгаа маа. Тийм учраас бид нар энэ засаглалыг сайжруулах хүрээнд төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудаа менежментийн хэлцэл хийгээд энэнийхээ эрх зүйн орчныг тодорхой болгохоор тодорхой дагуулад хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна. А нөгөө талдаа тэнд хуримтлагдсан байгаа цэвэр ашгийг улсын төсөвт татаж аваад орлого татж аваад их хурлын гишүүд маань хэрхэн юунд зарцуулах буюу энэ их хурлын гишүүд ард түмнээс сонгогдсон их хурлын гишүүдийн эрх мэдэл рүү оруулж ирж байна. Зарцуултыг бид нэр сайжруулж өгч байна. Хараа хилтийг сайжруулж өгч байна. Ил тод болгож өгч байна. А нөгөө талдаа улсын төсвийн нэгдсэн байдлыг хангаж өгч байна. Энэ яг ямар зарчмаар яаж гаргаж байгаа вэ? Энэчүүд илэрхийлбэл тайлбарлаа. Сайдаа нэмээд энэ дээр төрийн үйлчлэгийн За. Юугаар нийслэлийн одоо яаж 26 онд бүх орчны зарцаас хэдэн одоо зарцааж байгаа. За, нийслэл бол таахан санаж байгаа тийм ээ. 500 сая долларын бонд гаргасан. 500 доллар энүүрээ бол одоо тууд хурдны замын санхүүжүүлэхээр шийдвэрлсэн байсан тийм үү? За тэгэхээр энэ бонд бол энэ жилдээ ашиглахгүй наа сэдв дэд үздэг. Энэ бондууд бол энэ оны гүйцэтгэлээрээ ашиглахгүй хадгалагтай байж байна тийм үү? Тэгэхээр эн чинь өөрөө улсын төсвөр зардал хэлбэрээр бичсэн байна. Энэ он зарцуулагдана. Тэгэхээр энийг бид нар тооцож үзээд нийслэлтэйгээ яриад энэ төслийн гүйцэтгэл бол одоо үлдэж байгаа 4 сарын хугацаанд гүйцэтгэл нь бүрэн гарч амжихгүй нэ. Одоо тэр төслийг гүйцэтгэж байгаа компаниудаас бид нар нийслэлээр дамжуулж мэдээллийг авсан, явцыг харсан. Ингээд гарч болох хэмжээг нь үлдүүлээд гарахгүй хэмжээгээр нь бид нар зардлын орон зай гаргаж өгч байна. А гэхдээ энэ ажлууд зогсон гэсэн үг биш. Эх он энэ ажилтаа, бондын ажилтаа хэрэгжүүлээд явна л гэсэн. Авсан мөнгөө биш. Энэ мөнгө авч байгаа асуудал биш. Бид нар энэ дээр бондын зарцуулалтыг бид нар гаргах гэж байгаа шүү дээ, тийм үү? Энэ зардлынхаа орон зайг гаргаж ирж байгаа асуудал. Одоо бид нар хэлээд шүү дээ. 1.4 их найдын зардлыг одоо жишээлбэл энэ жил хийгдэггүй ажил руу гарах гэдэг шүү дээ. Тэрийг бид нар орон зай болгож гаргаж байна. Гарч болохгүй хэмж болох бүх зардлыг хэмжиж гэж хэлдэг байгаа нь энийг хэлдэг. За бид нар 5 сард шийдсэн тийм үү? Энэний төсвийн тодорхойлыг бид нар 674 тэрбум төгрөгөөр энэ зүрх гаргаж байна. Хөрөлмөний салбарын эхний 11 сарын 1-ээс эхлээд 20% нэмж байна.
За түрүүний таны асуусан бус төрийн үйлчлэлийн албан агшийг үүсгэхэд энэ дээр одоо ямар хүмүүс орж ирнэ гэхээр эрдэм шилжилгээний ажилтан, архивч, цаг уурч, хөдөө аж ахуйн салбарынхан, за дуучин бүжигсэн манай соёлын салбарынхан орж байна, номын санч, музей арга зүйч гэдэг энэ хаягдсан бүх төрийн үйлчлэгийн албаныг цалингийн нэмж өгнө. Ингээд энэ төрийн албан агч болон төрийн үйлчлэгийн албан агч нарын цалингаа жигдэлж авна. Энэ дээр одоо нийтдээ 24 мянган хамаагч. Боловсролын салбар дээр 93 мянган багш нар. За аюулгүй хөдөлгөөний салбар дээр 31.5 мянган одоо эмч албан агчид маань хамрагч байгаа. Энэ асуудлыг шийдэж өгнө. За өөр тодорхойлсон юу вэ? Хөрөнгө оруулалт дээр төсвийн тухай хууль дээр тэр бид нар батлсан хөрөнгө оруулалтын хүрээнд гэрээ хийгдээд явж байгаа ажлуудаас нэгж төгрөг хийсэхгүй. 5 сарын 31-нд төсвийн хэмнэлтийн хуулиараа гарч ирсэн 250 тэрбум төгрөг байгаа тийм ээ. Энэ хэмнэлтийг бид нар энэ тодтол руу буюу багш одоо ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх энэ зардал зориулж бид нар зардлахаас зардлыг нэмэгдүүлж байгаа. Энэ чинь бид нар юу гэхээр зэрэг инфляц дээр бид нар яриад байна шүү дээ. Иргэдийн маань импортоор орж ирээд хуулийн хэрэгжлийг хангаж нааш нь 2 сараар зачивж байна. Энэ бол тэр үүсэж байгаа инфляц илэрдээд байгаа хамтуудынхаа тэр орлогын хомсдлыг одоо бид хэмжээгээр л авч төлөвлөдөд байгаа дотоодын гол үндэсний бүтээгдэхүүн бид тэр тогтворжуулах бодлого барьж байгаа маа. Энэ асуугаад нэмж зардал үүсгэж байгаа асуудал биш. Төсвөр төлөвлөсөн байсан 26 онд батлагдсан байсан зардлыг бүх одоо засгийн газар байдаг хэмжээгээр үсэж хангалаад тэр гаргаж ирсэн орон зай дээр энэ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа маа. Түүнээс ямар нэгэн батлагдсан төсвөр нэмж зардал гаргаж байгаа бол эн чинь таны асуугаад байгаа асуудалгүй. Та нар зардал үйлдвэрлээд мөнгө гаргаад байна гэсэн. А бид нар 26 онд нийтдээ гарах зардлынхаа 1.4 их 80-ийн татаж хинээд засгийн газар үсэж хангалаад тэр гарч ирсэн зардлын сул орон зай дээр энэ ажлыг хийж байгаа. За. Одоо ингээд 9 сар 3 сарын дараа баг нэг өдрийн дараа чинь өргөн барьж штэ тий. Тэгэхээр эн чинь тэр тухайн үеэс өнөөдөр хүртэл инфляц ингээд хацсан үнцгийн мэд бол 13 мянга болсон байгаа. Тэр энэ хэд оройтсон үйлдэл биш үү гэж өөрчлөсөн юм байна. За хоёрдугаар энэ нэгэд улсын хөтөлбөрийн ээж бус чуулган чуулган 9 сарын 15-наас аль биесны үйл ажиллагааны төсөв өргөн барих учиртай 9 сарын 1-ийнхээ хуулийнхаа сангийн сайдын хэлсэн төсвийн хэмнэлтийг дээрх одоо нийгмийн чиглэлийн одоо зардлуудыг санхүүжүүлж үнийн өсөлт дэлхийд дахин инфляц үүсдэхлээр гарсан. Жилийн дунджаараа 9.13 дунджаар 9.7. За энэ өсөлт инфляцийн их том багц нь махны үн 5 бүхэл байна. 13-ийн 5 бүхэл нь мах. Нэг бүхэл нь төмс байгаа. За 1.5 орчим бүхэл нь шатхуунтай холбоотой өсөлт. Тэгэхээр бид саяны төсвөр хийж байгаа бодлого буюу энэ төмс хүнсний ногоо үр тариа улаан буудай махны чиглэсэн бодлого маань өөрөө инфляцаа зориулж бас ингэ чиглэсэн бодлого байхгүй. Ингээ нийлүүлэлтийг сайжруулах, нөөцийг бүрдүүлэх, үнийг докторжуулахын бодлогыг хийж байгаа гэсэн. Тэгэхээр инфляц жилийн эцсээр бол Монгол банк инфляцийг дээд одоо амжих бол 8% гэж тооцож байгаа. Бид бас 8% нь барихын төлөө ажиллана. Өнөөдрийн 7 сарын 13% гүйцэтгэл бол их хамгийн өндөр оргил үеийг гарч байгаа.
Яг л баяр наадам эрчим хүч за шатхууны маш хэрэглээ хөндөр гарсан үед инфляц хөндөр гарч байна шүү дээ. Одоо ингээд 8 сараас багасаад буугаад мал махны нийлүүлэлт илүү нэмэгдээд үр тариа ургац шинэ ургац одоо хэрэглээ нь гараад ингээд бодлогын нөөцийн одоо бодлогууд хөдөлთა авалтууд идэвхжээд ирэхээр инфляц нэг ордоо тоолоо бугуун гэсэн юм бид хүлээлттэй байна гэсэн. Түрүүн энэ орон нутгийн төсөв гэдэг нэг зүйл үүсээрээ 2003 он өмнө бол ингээд орон нутгийн дандаа хасах төсөвтэй үзсэн Монгол улс орн байсан. За ингээд 24 25 оноос эдийн засаг хилээд эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгууд бас хөгжлийн даваа талтай орн нутгууд одоо өмнө Нийс Улаанбаатар, Дорногов, Дархан, Сэлэн дээр аймагуудын давсан орлого гэдэг юм үлдэгдлүүд үлдээд ирсэн. Өнөөдрийн одоо 24 оны байдлаар 2.8 ихний цаашдаа 3 4 ихний тийм одоо давсан одоо үлдэгдэл үлдэхээр. А гэтэл энэ мөнгөд төсөвт тооцоонд одоо улсын хурал одоо төсвийг одоо баталсан байхад тэрнээс давж үлдсэн үлдэгдэл дараа жилийн санхүүжилтөнд нөлөөлөд энэ төсвийн нэгдэл байдлыг алдуулаад байсан нэг юм зүйл байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор орон нутагт явж байгаа энэ төсвийн хуримтлалыг бид нэгдсэн төсвийн одоо сахилгын төсвийн бодлого дээр авчирч байгаа асуудлын тодтолоор шийдэж байгаа. Энэ бол их том төсвийн сахилга бол нэгдмэл байдлыг хангаж байгаа нэг юм том асуудал. Нөгөө талаас орон нутгийн улс төрөмжт уурхайн газруудын ногд зашгийг батлан төлрүүлэх эргээд улсын хурал дээр асуудлуудаа шийдэх. Ингээд яг сул задгаа яваад байсан орон нутгийн төсвийн авсан орлого төрийн өмчид уулуурхайн компаниудын хуримтлагдсан одоо ашиг хоёрыг их хурал төсвөлөөгөө татчирч их хурал дээр асуудлаа шийддэг болж байна. Ингэснээрээ төсвийн нэгдмэл байдлыг хангах бас нэг том бодлого давхар явж байгаа гэсэн. Эх оны ерөнхийлөгчийн сонгуульд бас ойролцоогоор 50 орчим төгрөгийн төгрөгийг тусгах юм шаардлага байна. Одоо төсвийн тодтолтоос суулгах хэрэгтэй байна. Энэ суулгасан төсвийн төгрөг бол яг тий 27 төлтөө баггүй. Тэгэхээр ч Төсвийн тодтол саяны нэр заасан цалин, дэтгэр, хүнсний нөөц, эрчим хүч гэсэн 4-5 чиглэлээр өөр ямар нэгэн орлого юу болохгүй тий. одоо төсвийн тодтолтод тусахгүй болохоор ч нөгөө санал хураадаг машиныг худалдаж авах үйл явц хоош. Амжин. Уучлаад нөгөө хүн бариад хилцээд эхэлчихээр аяндаа тэр сонгол өргөхөөрөө зохион байгуулалтаа хангаад явчихна шүү дээ. Энд нэг ямар нэгэн саал гарахгүй эрсдэл гарах. Чайнатай гэрээ гаргаж байгаа тийм. Тэгэхээр бид 700 Оруулаад чи одоо дотрийн маргааны асуудал нэмэр шийдвэрлэгдэж дууссан. 700 тэрбум хүчгүй болгосон юм байна. Тий. Энэ хүчгүй болох биш. Төлөх мөнгөнд нь суудах ирээдүйн төлөвмөр энэ маргааны шийдвэрлэхээр ингээд бүх шийдээд хуулийн өөрчлөлт ороод ингээд асуудал шийдэгдсэн. Ямар байдлаар асуудаг юм бэ? Ирээдүйн. За бүтээгдэхүүн бах гэрээ гэж байгаа шүү дээ. Одоо би бүтээгдэхүүн бах гэрээг тайлбарлах болчиход байна. За нийт газрын тос олборлоод нийт одоо олсон газрын тосоо дотор нь ашигт газрын тос гэж нэг үзнэ. Тэр нь юу вэ гэвэл одоо аж ахуй нэгж оруулсан хөрөнгө авахын тулд авж байгаа мөнгө. Жишээлбэл одоо би сайн нэг хэдэн тооны зөрүүтэй хэлж магадгүй. Петрочайна, Дачин Дамсаг гэдэг хоёр бүтээгдэхүүн бах гэрээ хэрэгжиж байгаа шүү дээ. За ингээд энэ орд гадраас авсан орлогын 60%-ийг одоо юу гэдэг компани зардалтаа шингээж ав. Үлдсэн одоо 40%-ийг хэрхэн хуваах вэ гэдэг асуудал байхгүй. Тэр хуваагдж байгаа тэр хуваалтаасаа л Монгол улс төлөх тэр ногдол ашиг буюу Монгол улс бүтээгдэхүүн гэрээгээр ногдож байгаа орлогыг манад тэр нөгөө татварт одоо ингэ тооцоод шимэгдүүлэн баг багаар нэг 3 жил 4 жилийн хугацаанд суулган тооцоод явчихад энэ асуудал ингээ маргаан шийдэгчээр тийм зохицуулт байгаа шүү дээ. Чойны 45%-ийн хувьд газрын тос босрох Монголын үйлдвэрт тосны Гэрээгээр тосны дүүлэх гэрээтэй. тэр гэрээ Хүчин төгөлдөр. Энэ юу маань орд газар өөрөө сая 400 мянган тонн нефт олборлж хүчин чадал хүрч ирсэн юм үйл ажиллагаа явж ирсэн. Ингээд маргаан үүссэн, орон нутгийн эсэргүүцлүүд үүссэн, янз бүрийн төрийн бус байгууллагууд тэмцэгчдэр бий болсон. Ингээд олборлолт унсаар байгаа нэг 200-300 мянгаар унчаад байгаа байхгүй юу? А потенциал нь байгаад байдаг. Алтан ширээ нефт босруулах үйлдвэр маань өөрөө
сая 500 мянган тонн газрын тос босруулах үед бид нар бариад байдаг. Тэнд сая 500 мянган тонн бэлэн одоо нөөц байгаад байдаг. Тэгэхээр энийг одоо яаралтай орчлуулах үүднээс бид нар тэр маргааныг шийдэж байна. Одоо нэмээд 14 талбайг зарлаад газрын тосны хөрөнгө оруулалтыг гадны одоо хөрөнгө оруулалтыг урьж байна. Тэгээд энэ цаашдаа бол ингээд газрын тосны салбарт ингээд цаад болоод байсан тэр хууль эрх зүйн орчин нэлээд зөксөгдсөн. Сая одоо энэ бишгтэй сайн ажилласан орон нутгийнхаа мөнгөний юу буцааж төсөврөө татчих байгаа юм шүү дээ. Орон нутгатаа юу явуулахгүй байгаа орон нутгуудаа яах юм бэ? Дөрвөн газар юу нэ? Энэ харин орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээнд төсвийн хуулиар зөвшөөрөх эхэлж байгаа байхгүй. Одоо тухайн хот дээр одоо бэлэн төслөөр бүжээгт байна. Явдаггүй. Бидэрт нэг юм зовлон байна шүү дээ. Тэрийг яах юм? Нэгдсэн бодлого юмар хандах юм уу? Ер нь цаашдаа ашигт болтол амнаатын одоо орон нутагт үлдэх хувь хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Жишээд одоо сумууд дээрээс санаж байна. Ерөө сум баха. Жишээлбэл 3 тэрбумын орон нутгийн хөгжлийн сан төвлөрдөг сум бол 3 дахин 10 гаруй тэрбум төгрөг зөвхөн ерөө төвлөрдөг болж байна. Буюу уулуурхан ашиглаж явуулж байгаа сумдууд үлдэх орлого бол эрс нэмэгдэж байна. Жишээл хамгийн одоо нэгдүгээр жишээл Өмнө Говь аймаг шүү дээ. 90 он 80 оны сүүлээр чинь 30 гаруй мянган хүнтэй байсан аймаг өнөөдөр 100 гаруй мянган хүнтэй. Улс орны эдийн засаг авч яваа хамгийн том одоо уулуурхан олборлагч ийм болчлоо. Зөвхөн орон нутгийн төсөв, иргэдийн урлаг, орон нутгийн хөгжлийн сан гэхэд 130-40 тэрбумыг батал зарцуулж штэ. 30-аас 40 тэрбумын хөгжилтэй хэд сумууд бий болчихсон байж штэ. Тийм биз? Тэгэхээр чинь 25% байна. Газрын төстэй чинь 30% байна. Энэ хүмүүсээ давж том төсөл явах юм. явна. Энийг бол харин хатуу хэлээ. Эний засгийн газар энтэй хатуу тэмцэнэ. Энэ бол улс орны эрх ашиг. Ялангуяа газрын тос эрчим хүчний хараат байдал манад яаж нөлөөж байгаа бүх ард түмнэрээ мэдэрч байгаа. Тийм биз? Иймд одоо үндэсний газрын тостой болох, үндэсний шатхуун туслах материалтай болох эрчим хүчээ дотоодоос хангахнууд Монгол улсын тэргүүлэх болох чиглэл байх хэрэгтэй. Энэ цаад бол энэ улс орны үндэсний эрх ашиг, язгуур эрх ашигаар урвсан санаатай үйлдэж үзсэн. Эний эсрэг бол Улаанбаатартай холбоотойгоор бид бас тийм асуудал үүссэн, салбар нэлээд савлсан, доктордсон, уран шиг нэлээд сайн өнгөрсөн хугацаанд өдөөж масаад байх бид нар маш сайн бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Одоо энэ жил бид нар сүүлийн 5 жил аваагүй хамгийн өндөр хурс авах ийм баланс бий болж байна. Яг энэ шиг нэгдэх нэг бас импортын хэмжээ байна. Хүн зардал хандсан эцсийн шинжтэй том одоо Зардлаа танаад зардлаа тодорхой зорилттой яг 90 саяг экспортлох гэсэн нөгөө төсөвдөрөө тооцоо хийсэн бол энэ онд багаар утгад 100 сая тонн хүрч экспорт гарахаар байна. хэдий тодорхойлсон ч гэсэн 900 тонны зөв үсгээд байна шүү дээ. Тэгээ одоогийн дараалал 2.3 1.4 тооцоолж шүү дээ. Тэгэхээр тэр үсэх биш энэ нэг тэр 900-аар нэг тэрбум чинь байга мөнгө байхгүй юу? Орон нутагт давцсан орлого байгаад байдаг, зарцуулах хуулиар хариуд байхгүй юу? Оны төсөв хүртэл нэмэгдэж Тэгээ тэрийг нэмж өгч байгаа юм. Гэтэ энэ жилийн тухай зөвхөн нэг их 80-аар орон нутгийг зарцуулах асуудлыг дэмжинэ. Яагаад үе зөвлөхгүй эцсийн шинжтэй тодтолтыг явуулах Төрийн доктортой байдлыг ханган ямар нэгэн засгийн газрын бүс бүрэлдэхүүн өөрчлөлт хийх бодлого байна. төрийн өмчт компаниудаа зөвлөхгүй. Маш төрийн өмчийн компаниудаар дээд зэргийн одоо зохион байгуулалтууд хийгдэнэ. Дээд зэргийн хэвлэлтүүд хийгдэнэ. Бүтэц зохион байгуулалт орно. Нэгтгэн, татан буулгана. Чиг үргүүдийн одоо оёлоо хангана. Энэ одоо энэ дээр их бодиттой мэдрэгдэх байхаа бүгд. Дотоодын үйлдвэр нэгдийн үйлдвэр болгож байгаа импортын хэмжээ рекордыг гаргаж байгаа. Тэгэхээр юу шүү дээ? 1.5 сая тонн боловсруулна гэдэг нь бид нэр дотоодын хэрэглээнийхээ 50%-ийг зотроо бий болгож байгаа байхгүй юу? Импорт ахаад хэмжээтэй хэвээрэл байх гэсэн. 50% нь импортоор хамааралтай байна гэсэн. Тэгэхээр энэ 50% ханган бидний том алхам. За тэгээ нөгөө талаас нөөц бүрдүүлэх нь чухал байна. Одоо манай байгаа нийт сав сулганы хэмжээ маань нэг сарын нөөцөн дээр л
30-аас 45 хоног дээр бариад байна шүү дээ. Одоо энийг нэг 3 сарын төвшин нэмэгдүүлээ, 300 м3-ээр нэмэгдүүлээ, 1000 м3-ээр нэмэгдүүлээ. Энэ жил 150-ыг хийчихээ, эх жил 150-ыг хийчихээ гэж. Тэгэхээр нэг шатхуунтай холбоотой ингээ шок орж ирэхэд саваад байдаг. 3 сар доктортой байдаг. Энэ хугацаанд хариу арга хэмжээ төлөгдөг, бодлогын арга хэмжээгээ авч чаддаг байх хэрэгтэй. Одоо алтны үн хамгийн өндөр дээрээс буцаад урууж ийлээ. Бид нар алтны томцлуудаа явуулж чадахгүй. Маш чухал явуулах хэрэгтэй. Нийт 200 тонн алтны нөөц бэлэн байна. Одоо маш олон одоо хуулийн хязгаарлалтанд орсон. Хэрвээ энийг ашиглахад бид нар 100 их найд төгрөгийн мөнгөн урсгал үүсгэх байна. Монгол улсын эдийн засгийг нэг дахин нугалах хэмжээний мөнгөн урсгал үүсгэх боломж байгаа. Засгаас бол их хурл өргөн барьсан шүү дээ. Одоо их хурлын асуудал байгаа. Их хурл шийдэх хэлцгээс асуудлаа их хурл шийдэж явна. За дуусгая. Одоо 30 хоног яриа.